санаа энэ бичлэгээрээ би өөртөө жоохон таалагдахгүй болчихдог үеийнхээ талаар ярих гэж байна. Бичлэгний маань үргэлжлэл яагаад гэвэл би сая edit хийж байгаад өмнөх бичлэгээ үзсэн чинь цаг гарны бичлэг дээрэс нь арай л их мэдээлэл хуваалцаж байна. Тэгэхээр тодорхойгоор бичлэгээ дахиад хийхээр шийдлээ. Сая нэг хэсэг нэлээд удаан би хямарсан. Жоохон өөрийгөө танихаа болоод өөртөө итгэлгүй болоод тэгээ өмнө нь бол иймэрхүү мэдрэмжүүд мэдээж хэсэг үед ингээд гарч ирдэг байсан. Гэтэ ганц 2 хоногийн хугацаатай ч юм уу тийм. Яагаад энэ удаад ингэж удаанаар мэдэрвэ гэсэн чинь уг нь өөртөө байж чаддаг, өөрийгөө сайн ойлгодог, өөртөө ярилцаж чаддаг гэж боддог байсан чинь өмнө нь би яг одоо байгаа шигээ завтай байж эзэж үзээгүй. Тэгсэн чинь энд ирээд би өмнөх шигээ завгүй ерөөсөө биш. Өдөр тутам ерөнхийдөө нэг ижлэгэн химнэлтэй. Дээрээс нь сая 1 сард би бүтэн сарын хугацаанд сошиал медиануудаа устгасан. Тэгэнгүүт ямар ч юм гадны distraction байхгүй, намайг сатааруулах юм байхгүй болчингууд хүн яг л өөртөө суудаг юм байна л да. Тэгээ тэрнээс хойш надаа юм хоримтлагдсан байсан мэдрэмжүүд гарч ирж байгаа юм болоо гэж бодсон. Тэгээ янз бүрээр л судалж үзлээ. Яагаад ийм мэдрэмж аваад байгаа юм бол миний амьдралд юу өөрчлөгдөв, яасан бол хийсэн юм бол гэл өөртөө захиа бичиж үзлээ. Journaling хийж үзлээ. ChatGPT-тэй зөндөө ярилцлаа. Тэгээ fiancé-тэйгээ ярьлаа. Тэгээ манай хүн болохоор чи дандаа ингэж ажиллаж исэн. You deserve this амралт чи жоохон амраад аваа. Ирээдүйд ингэж би амраад эсвэл ажиллах боломжгүй чи breadwinner болох үе ирнэ. Тэгээ бити хямраа. It's okay гэл надад хэлсэн. Тэгсэн чинь надад нэг юм амралт юм шиг санагдахгүй. Тэгээд яг хуу надаа энэ мэдрэмжийн failure юм шиг мэдрэмж өгöd байгаа хамгийн том source нь болохоор ажил хийхгүй байгаа. Тэгээ би жоохон зэврээд байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Тэгээ жоохон бахаас л ингээ манай ээж айгуу тийм office-ing it girl байсан за. Ухаан орхосоо л би ээжийнхээ офис дээр байж байгаа байсан. Тэгээд би ингээд манай аав boss, ээж boss биш юу лээ. Манай аав boss, ээж boss маа, би boss га гэдэг байсан байхгүй юу? Тэгээ би уг нь бол яг чадсан айгуу залуудаа боска болсон. Даанчтай би одоо бол яг ингээд хувийнхаа амьдралыг нэгт тавиад энд ирсэн байгаа. Тэгчээд одоо ажил хийхгүй байгаад л жоохон ингээд намайг зуураад ах шиг байгаа. Бүтэмжгүй байгаад байна ингээд. Тийм болохоор би энэ мэдрэмжээ ингээд байнга мэдрэхгүй тулд дээрэс нь өөрийгөө завтай биш яг ингээд жоохон юм хийх, илүү юм бодохгүй overthink хийх гээд ирэхээр надад чи хийх юм юу байгаа лээ гэл шууд ямар нэг юм хийхийн тулд өөрийгөө завгүй ойлгохын тулд би юм 30 хоногийн hot girl reset challenge гээд эхлүүлсэн. Тэгээ нэг болохоор TikTok дээр 75 hard challenges санаа авсан. Гэхдээ санааны ахав төстэй. Гэхдээ би яг өөртөө зориулаад хийчихсэн. Тэгээ 30 хоногийн туршид яг намайг ад жаргалтай болгодог activities-үүдийг өдөр тутамдаа заавал хийн. Өөртөө темплейт бэлтцсэн байгаа. Тэгээ тэрийг бичлэн дээрээ харуулъя. Та хэд бас надтай нэг дээрээ хэрвээ хэрэгтэй гэвэл би бэлдсэн темплейт та хэд руу шеэрлж болно. Энэ видеоны доор комент бичээрэй хэрвээ. Challenge-да би юу оруулсан бэ гэхээр за харагдах нь. Бүр ингэ том болчихоо. Challenge-ийнхаа явцыг хянах гад ийм юм өөртөө хийсэн. Excel дээр хийсэн байгаа. Тэгээ 12 activity хийх wish listтэй. Эндээсээ тухайн өдөр 8-ыг нь хийсэн байхад л ерөнхийдөө challenge хийчлээ гэж тооцсон. Заавал бүгднийг хийх шаардлагагүй. Өөртөө хэтэрхий дарамт бас өгмөр байгаа. Энэ 12 activity-д юу оруулсан бэ гэхээр бэлтгэл хийх, дор хаяж 1 цаг, 5,000 алхалт хийх. Гэхдээ заавал гадаа байх шаардлагатай. Миний бодлоор хүн гадаа байх сэтгэл санааны эрүүл мэнд хоёр нь шууд хамааралтай. Гэхдээ гадаа алхах шүү. Машин дотор төвчрөх биш. За тэгээс сэлэх, дор хаяж 2 цаг, утсаа огт оролдохгүйгээр ажил юм уу хичээлээ хийх, ямар нэгэн сошиал медиа дээр пост хийх, эсвэл бичлэгээ шууд хийх, өглөө оройн скин кэрэ бүтэн хийх, шинэ хоол хийж үзэх, дор хаяж 1.5 литр ус уух, протеин шейк. Энийг гэхдээ нэмээд витамин солихч. Омарга витаминууд, протеин шейк хоёроо уух, оройн рутин, унтахаас 1 цагийн өмнө болон сэрээд 1 цаг уцаа оролдохгүй байх. Энэ бүхнийгээ явцаа бүртгэх, календар дээр бас бүртгэх, зураг авах. Одоо жишээ нь миний календарыг харах юм бол
яг ингээд цаг цагаар нь юу хийснээ оруулсан байгаа өчтөрөөс эхлээд энэ өмнөх нь бол яг би яг цаг цагаар биш. Ерөнхийдөө би ингээд юм бүртгээд явдیں۔ Тэгээ энэ Excel дээрээ би өнгө нь автоматар өөрчлөгддгээр оруулсан. Энэ доошоо татаг байна. За ингээд өнөөдрийн хувьд жишээ нь харъя л та би ганц л юм хийсэн. Би влог л одоо шүүт хийж гин. Тийм болохоор энийг ингээд оруулчихъя. Өглөөнийхөө skin care хийсэн. Яг зарим нь бол гэхдээ 100% хийгдэг байгаа болохоор хийсэн гэж бүртгэж болохгүй. Тэгээ өнөөдөр бол нэгийг нь л хийсэн байгаа юм байна. Тэгээ энийгээ заавал ногоон болгох хэрэгтэй. Ногоон болгоогүй бол нийт 30 өдөр дээрээ нэмээд 3 хоног нэмнэ. Ийм дүрмтэй явж байгаа. Тэгээд би ийм пост-it авсан. Энийг харан хаана авах вэ? 3-аар доошоо арга хийх үү? Би энэ цааснууд дээр өдрүүдэд бичээд өдөр өнгөрөх тусам ингээд авч хаяа гэж бодсон байхгүй юу. Тэгсэн чинь жоохон хайрын юм аа. Тийм болохоор авч хаяхгүй ингээд ямар ч тач өдрүүдэд биччихээд тэг хийсэн эсвэл алдсан хамаагүй тухайн өдрөө мэдрэмжүүд нь ямар байсан, ямар мэдрэмжтэй байсан гэдгээ бичээд тэгээд нөгөө талынхаа тал руу нүүлхий гэж бодож байна. Тэгээд нөгөө талд болохоор хийсэн өдрүүдэд хараад явна. Яа? Эхний өдрөө хийсэн штэ. Тийм болохоор би энэ дээр 12-оос би 10 activity-гээ дуусгасан. Тийм болохоор энэ ингээд болцсон гэж тооцож байгаа. Тэгээ юу гэж чүм? Felt amazing. Actually, it did feel amazing. Felt amazing. Тэгээ би нэг үй залхуур өдөө болдог юм уу гэж бодоод тэрийгэ бичиж. Тэгэнгүүтээ энийг аваад болцснуудыгаа зүгээр талд нь авчих юм уу. За тэгээд өөртөө амжилт, та хэдэд амжилт. Лайк дараарай, комент бичээрэй, хамгийн гол нь subscribe хийгээрэй. Instagram дээр бас follow хийгээрэй. Би өдөр тутамдаа story хийгээд явж байгаа. Тэгээд үнсий бака.